41 насны босгон дээр ойлгосон ухаарсан тэр зүйлсээсээ таатай хуваалцсан юм аа. Залуу ихэндээ зориулаад нэг зүйлийг хэлэх гэсэн. Ирээдүйд өөрөөрөө бахархах тэр зүйлсийг өөрийнхөө амьдралд бүтээх нь чухал. Тэр зүйлсд цаг гаргах ёстой. Энэ үнэхээр үнцэнтэй. Яагаад гэвэл цагийг хизээч ухрааж болдоггүй. Цаг хугацааг хизээч худалдаж авч болохгүй. Ямар нэгэн зүйлээр орлуулж болохгүй. Одоогоос 23 жилийн өмнө 10 дугаар ангид өсөж байхад ангийнхаа баг хамгийн намхан нь байсан. Хамгийн сурлага муутай, хамгийн дуулж чаддгүй, их олон юмараа гологддог хүүхэд байсан. За ингээд 10 дугаар ангид төгслөө, ихтэй сургууль төгслөө, ажил дээр гарлаа. 10-аа төгсөөд 20 жилийн дараа 20 жилийнхаа ойгоор ангийнхаа хүүхдүүдтэй уулзахад 20 жилийн өмнө хин хамгийн секси байсан, хин хамгийн онц сурлагатан байсан, хин хамгийн дур булаан байсан, хин хамгийн гой залуу байсан, хин хамгийн гой бүсгүй байсан, хин саксны багт ороод хамгийн сайн тоглож исэн, эсвэл хин атман байсан бэ гэдэг энэ зүйлс хинт ч хамаагүй байт юм байна. 20 жилийн дараа хин хамгийн сайн амьдарч байгаа вэ гэдэг л бусдад хамаатай байт юм байна. Тэгэхээр залуучуудаа ирээдүйд өөрөөрөө бахархах тэр зүйлстэй өнөөдөр цаг гарга, өнөөдөр мөнгөө зарцуул. Энэ л чухал. Та парадын дунд алхаж чадахгүй бол үхэн хөтлөө парадыг үзсээр л байх. Үхэн хөтлөө яг түн шиг шоу Voice of Mongolia Тэнгисийн ирэг дээрх 24/7 үзсээр л алга ташсаар л бусдын мөрөөдлийг биелүүлэхэд цаг хугацаагаа зарцуулсаар бусдын мөрөөдлийг биелүүлсээр байгаад л таны амьдрал дуусна. Парадын дунд алхахыг хүсэж байгаа бол идэвхтэй амьдр. Шалтак бүү гараг, шалтак гаргадаг хүн амьдралаас үр дүн авдаггүй. Олон эмэгтэйчүүд турмаараа гिचээд сникерс задлаад идчихэж байгаа. Олон ирчүүд энэ муу арх миний амьдралыг үгүй хийж байгаа юм. Дахиж арх уухгүй гэж хэлчихэд яах вэ? Эрүүл энхийн төлөө гээд дуугаад байдаг. Шалтак гаргасаар байх юм бол амжилт танаас холын хол байна. Тэгэхээр шалтак бүү гарга өөрийнхөө амьдралд үн цэнтэй зүйлсд цаг хугацаа, мөнгө санхүүгээ энерги зарцуул.